илүү сэтгэл сэргээн боллоо. Сагсан бүх сонирхолтой та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Үндэсний Суперлигийн 90 тойрны нэвтрүүлгийн 4 дахь дугаар эхэлж байна. Ямар ч сан бос үзэгчтэй шинэ оны мэнд хүргэе. Энэ бол 2014 оны хамгийн анхны дугаар байгаа. За ингээд үндэсний Суперлигийн 2 дугаар тойрог маань бараг дуусах төглөө. За ирэх даваа гарагт 2хан тоглолт болсноор бол 2 дугаар тойрог дуусна. За ингээд 2 дугаар тойргийн тухай бид та бүхэндээ ерөнхийд нь бас ярих гэж байна. За тэгэхээр 2 дугаар тойргийн хамгийн онцлог баг нь бол Баянгол 3 тамир баг байлаа гэж хэлж болно. Тэд бол 2 дугаар тойрогт 5 хожиж 1 хожигдсан гэсэн онцгой сайн амжилтыг бол үзүүлсэн. За ингээд шинэ шижинтэй Баянгол 3 тамир өгöd та бүхнээ бас өнгөрсөн 20 дугаар тойргийн сүүлээр хийсэн ширүүхэн тоглолт. Энэ бол Сүхбаатар СПЛ хөрүүр утаа хийсэн 1-р тойрог тааш тоглоход 2 баг мөн нэмэлт цагийг сунгаад улмаар СПЛ хөрүүрөө хожижсэн бол энэ удаад Баянгол 3 тамирчууд дагаа нэг хэрэлбээр гарч ирсэн байгаа. Баянгол 3 тамирогийнх нь тун сайн тоглосон багаараа маш сайн тоглолтон. За багийн тоглолтыг маш сайн үзүүлж байсан бол за Сүхбаатар СПЛ хөлгүүд багт 2 дугаар тойрогт бол мэдээд санчир нэмэгдснээс гадна за энэ тоглолтод бол Чоко Даби Мадумбом хэмээх НБА-гийн дараафтад 56 дахь сонголтоор сонгогдож байсан тоглогч СПЛ хасын хөлгүүд багийн бүрэлдэхүүнээс анхныхаа тоглолтод оролцсон байгаа. За бүрэлдэхүүн бол шал өөр бүрэлдэхүүнтэй юм хүчтэй бүрэлдэхүүн эсрэг Баянголчууд хариугаа авахар гарч ирсэн байгаа. За СПЛ хөлгүүд угаас энэ тоглолтод санчир 35 авсан бол Бэмдорж 19 оноо Хоорс Ламар Бонд 13 оноо 17 самбар авсан. Бусд нь 19 оноо авч чадсангүй. Харин Баянгол 3 тамирогоос энэ тоглолтод Крис авсан 32 оноо 15 самбар 6 оноо дамжуул 4 удаа бөмбөг тассан гэсэн үзүүлэлтээр багаа тэргүүлсэн бол үүний дараагаар Цингүн Баяр 23 оноо, Цэлмэг 15 оноо авсан. Тэр дундаа Цэлмэг тоглолтын төгсгөл хийсэн алсын шийдэлтөө тэр дундаа энэ шийдэлтэй нэмэлт тэ бас 4-р дөнгөж эхлээд Цэлмэгийн шийдэлтэй амжилтаас үүний дараагаар дахиад Цэлмэг 3 удаа амжилттай болгосон байгаа. За ингээд улмарын тоглолтод 108-101-ийн харьцаатаар Баянгол 3 тамирог хоцсон гэхдээ нэмэлт цагт хоцсон гэдэг бол дуулах нь таатай. За ингээд тоглолтын төгсгөлөөр нэлээд ширүүхэн зүйл болсон байгаа. За ер нь бол Баянгол 3 тамирогийн хувьд 2 дугаар тойргийг л эхнээсээ тун сайн эхлүүлсэн. За 2 дугаар тойргийн нээлтийн тоглолтыг Эрдэнэтрийн Грикс Вактэж 86-85-аар хоцсон. За харцагтай мөн нэмэлт цаг сунгасан тоглолтод 110-97-оор хоцсныхоо дараагаар за СПЛ хөлгүүд багтаа таарад дахиад нэмэлт цаг сунгасан гэдэг энэ улиралд бол 3 удаагаа нэмэлт цаг сунгасан тоглолтыг хийж байна. За мөн Баянгол 3 тамирогийн хувьд бол 10-уудыг 101-83 харьцаатаар хоцсон юм байна. За ингээд үндсэн цагт тэнцүүлсэн шийдэлтийг та бүхэн харж байна. Санчрын энэ шийдэлт үндсэн цагт тооны харьцааг 95-95 болгож тэнцүүлсэн. Зарингийн тоглолтод Австон Витер 6 оноо 6 самбар 4 блок хийсэн төрнийхөө сүүлийн 2 блокийн санжир дээр ингэж нэмэлт цагт хийж улмаар энэ тоглолтод Баянгол 3 тамирог хожиг замаа зассан гэхэд болно. Баянгол 3 тамир тэрэнд Австон Витер санжир дээр хийсэн сайн хамгааллынхаа үр дүнгийн тоглолтод хожсноор Баянгол 3 тамирог 2 дугаар тойрогт нийтдээ тэд 5 хожиж 1 хожигдсон гэсэн үзүүл. За 1 хожигдлээ бол танан гард хожигдсон. За улмаар бус бүх өгөөдөө хожсоор инхүү масса үзэлтийг үзүүлсэн. Улмаар тэд бол плей-оффын өрсөлдөөнд 7 хожил 5 хожигдолтойгоор 2 дугаар тойргийг тусгаж плей-оффын өрсөлдөөнд нэгдсэн. За ингэснээр бол өнгөрсөн жилийн плей-офф шалгасан 4 баг дээр нэмэгдээд Баянгол 3 тамирын баг нэмэгдснээр инхүү плей-оффын өрсөлдөөн улам ширүүсч плей-оффын за өрсөлдөөнийг улам ширүүсүүлж байгаа баг бол Баянгол 3 тамираг болж нэмэгдэж орж ирснээр 2 дугаар тойргийн бол хамгийн онцлог багаар бол бид бүхэн нэрлсэн. За яг ч ярахгүй өнгөрсөн жил 6 дугаар байраар лиг дуусгаж ирсэн ийхүү баг маань маш хүчтэй өрсөлдөгч болж ийхүү бас Баянгол 3 тамираг гэсэн тэр дундаа Австон Витер Фижи Генер за Крис Лавсон гэсэн тоглогч нар байгаа. Тэр дундаа Крис Лавсон бол маш сайн тоглолтыг үзүүлж байна. Сүүлийн 3 тоглолтод дараалал бага бол холдон тоглолтын үрдэл маш сайн тоглолтыг үзүүлж байгаа. Замаа самбараа сумбаг авалтаар гэсэн Крис Лавсон маш сайн тоглолтыг үзүүлсэн. За ингээд ямарсан бид 3 тамирыг за 2 дугаар тойргийн онцлог бага гэдгээ бол нэрлсэн. Харин он гарснаас хойш нэлээд сонирхолтой тоглолт болж өнгөрсөн. Тэр дундаа өнгөрсөн 5 дахь өдөр Донор Танангард за СПЛ Сүхбаатар СПЛ хөлгүүд гэсэн багуудын хооронд үнэхээр ширүүхэн тоглолт болсон. Энийг би та бүхэндээ онцолж байгаа. Тэр дундаа НБА-гийн драфтын номер 56 2011 оны драфтын номер 56 Чума Домбом энэ тоглолтод 2 тоглолтод оролцсон бас муугүй сайн тоглолтыг үзүүлсэн. За доорнод Танангард багийн хувьд бол
За Баянгол 3 тамирогийг 2 дугаар тойрогт буулга авсан цорын ганц баг нь болсон. За тэгээд тэд бол 2 дугаар тойрогт гэсэн мөн маш сайн байгаа. За энэ бол тэдний 2 дугаар тойргийн сүүлийн тоглолтоос энэ тоглолтоос өмнө бол тэр 4 хожиж 1 хожигдчиход байсан. За 10 дугаар багт л 1 хожигдсноос бусад бүх багуудыг хожижод байсан. За энэ тоглолтод бол мөн багийн лидерүүд болох Их Баяр, Ууган Баяр гээд Дорнод Танан гард багийн гол лидерүүд нь байхгүй байсан хэдий ч за тэднийг нөхөх тоглогчид бол хангалттай байсан. За Отхон мөнх бол Ууган Баярыг гимтснээс хойш Отхон мөнх ерөнхийдөө 2 дугаар тойрогт маш сайн тоглож, маш олон оног дундчиж за Ууган Баярын оноо авалтыг бол хангалттай сайн нөхөж байгаа тоглогчид Отхон мөнх болоод байгаа. За мөн өчигдрийн тоглолтод бол мөнх бол түнхээр цаасан тоглолтыг үзүүлсэн. За мөнх бол дэ 35 оноо алсан зайнаас 22 шидэж 9-ийн 8-тай болгосон ингээд маш сайн шидэлтийг гүйцэтгсэн. За мөн энэ тоглолтод бид нар шинэ легионер гэж нэрлэдэг байгаа Жозеф Дэвис гэдэг энэ легионер залуу 21 дугаартай энэ легионер залуу холдон тоглогч юм байл. Үнэхээр галзуу тоглолтыг үзүүлдэг юм гарах залуу байдаг. Өнгөрсөн жилийн Антони Жонс жоохон бяртай хөлбөр юм байлээ. Үнэхээр сайн тоглолтыг үзүүлдэг, шидэлттэй оролттой байгаа. За та бүхэн ганган оролтуудыг нэг нь харж гин. Бэлгүүний өдөө өстө автосон амжтай болсон. За мөн Joy Davis-ийн тоглолтод 35 оноо 6 онцод амжуулт нэг удаа бөмбөг тасалт, нэг удаа самраас авсан. Харин энэ тоглолтод Чу Матамбум Эспел хөлүүдөөс 14 оноо авсан, 5 блок 11 самбар авсан бол Тунгалгийн санчир мөн 39 оноо 10 самбар 8 оноосоо дамжуулдаг трипл даблыг төгсөн. Бэлгэн 20 оноо авсан. За мөн Бямтор 62 оноо авсан. Бус нараас дэшнэг авч чадаагүй. Зулмарын тоглолтод 114 102-ийн харьцаатай Дорнод Танан гард хоцсноороо тэд ийхүү 2 дугаар тойргийг за 1-р бараа өндөрлүүлэх гол ихээ авсан гэхэд болно. За ингэснээр тэд бол 1-р тойргийг 3 хожигдолтойгоор за тааруухан гэж болохоор өндөрлүүлж байсан бол 2-р тойрогт 5 хожил 1 хожигдолтой болсон. Ингээ нийт бол 8 хожил 4 хожигдолтойгоор ийхүү 2-р тойргийн тэргүүн багаар бол 2-р тойргийг тэргүүлснээр за энэ тойргийг бол Дорнод Танан гард баг маш сайн өндөрлүүлж чадлаа. За тэд бол эхний тойрогт бол 4-р байраар бол лигийг өндөрлөж байсан бол ийхүү 2-р тойрог дуусахад бол 1-р байр нь гараад ирсэн байна. За бид бас нэвтрүүлэг болгон дээр бас шилдэг легионеруудын бас ярилцлагыг хүргэж байгаа. Ингээд та бүхэндээ бас Дорнод Танан гардаг шинэ легионер Joy Davis-ийн болоод за дасгалжуулагч давхар хоёрыг яг та бүхэндээ одоо оргия. I feel good about it. Монголд ирсэндээ үнэхээр гоё байна. Монголд байгаа хүн болгон тий надад айгуу сайн сайхан найрсаг хандж जैन. Тэгээд өнөөдөр ингээд тоглоод 2 дугаар үеэс би тоглоод өөрийнхөө чадлын хэмжээгээр сайн тоглолоо гэж бодож байна. Монголд ирсэндээ баяртай байна. Some good team. Энэ лиг болохоор амар тий жил ирэх тусам хөгжиж байгаа тий айгуу тийм өндөр хөгжиж байгаа лиг гэж би сонссон. Тэгээд энэ чинээс айгуу олон тийм гадаад легионер тоглогч нар ирж тоглож байгаа. Тийм болохоор ер нь тоглолт болгон сонирхолтой байгаа. Хэдэн тоглолт үзсэн. Би тэгээд орой тоглолт болгоныхоо орой би өөртөө байгаа бүхнээ зориулнаа. The Mongolian players. Тэгэхээр их ихтэй аюу тийм сайн шиддэг тоглогч нар байна те. Алсын зайнаас те дундын зайнаас ялангуяа манай баг Танан баг бол аюу олон сайн шидэгч нартэй. Тийм болохоор бид нэр ингээд суудлаа явах юм бол би өхөд бол хэзээч бэлэн байдаг. Тийм болохоор аюу монголчуудын одоо хамгийн даваа тал нь бол аюу сайн шидэгч нартай л юм байна. За ер нь Танан гард баг энэ жилийн үед бол надлаа авраг авсан. Энэ жил ер нь хамгаалал том үүрэгтэй орж ирсэн. Ер нь энэ жилийн багуудын хувьд бол ерөнхийдөө тоглолтын уур чадвар төвшингийн хувьд бол жигид байна гэж үзэж байна. Багууд улам сайж ирж байна, хөгжрөгч байна. Энэний төлөө бид нар бас эхний тойрог бас ер нь тоглоод тэг хожил жоохон дутуу аваа гараад ирсэн. Одоо энийг нөхөөл алдаагаа дээр ажиллаад цаашлах тоглолтуудаа сайжруулаад явахыг гэж бодож байна. За легионеруудын хувьд бол ерөнхийдөө 2 легионертай эхэлсэн. Тэгээ манай яг үндсэн холбоон тоглогч их баяр маань гимтчихэд байгаа. Тэгээ яг манай яг дутагдaltaй тал 1 номер болчиход. Тэгээ сая нэгээр нэмж 1 номерын тоглогч авчирсан. За их баярын хувьд бэртэл бол нэлээд хүн бэртэл байгаа. Тэгээ одоогор бол имчилгээ юугаа хийлгэж байна. За Ууган баярын хувьд бол бас л шагааны бэртэлтэй. За одоохондоо имчилгээний явцыг л харж байна. Ер нь багийн хувьд бол тоглолт болоод яваад байвал 2 тоглогчоо ер нь бол нэг юугаа авчираа тоглуулчих гэсэн бодол алга. Ингээд бэртлийн нэг сайн эдгэж аваад оруулъя гэж бодож байна.
илүү сэтгэл сэргээн боллоо. За ингэснээр Дорнот Танангарт багийн за шинэхэн легионер Joy Davis болоод тасаж удаач давхар хоёрын нарын яриаг хүргэлээ. За харин энэ тойрогт бол SPL хасын үлгүүд баг нэлээд муухан өндөрлүүллээ гэж хийж болно. Тэд бол 2 дугаар тойрогт ердөө 2 хожил авсан. За 4 хожигдолтой инхүү 7 хожил 5 хожигдолтойгоор 2 дугаар тойргийг өндөрлүүлж байгаа. За мөн бас NBA-ийн дараалтан тоглож авчирсан хэдэж 2 тоглолтын дараалал ямарсан хожигчлаа. За харин би та бүхэндээ өнгөрсөн бас он гарснаас хойш нэлээд ширүүхэн тоглолт болсон. Увс Эрдэнэтрийн Рикс Улаанбаатар Атлетик шүтэлсэн харцаг гэсэн 2 багийн тоглолт нь мөн Баасан гаргийн Супер Прайдгийн нэгэн тоглолт байсан. Энэ тоглолтод харцаг баг за нэлээд бас томоохон гар түлээсэн. Тэр нь болохоор багийн ахлагч одоо 2 тоглолтын 2 дугаар үеийн дунд тавьцаа бэртэл алдаад багийн лидерээ бол бэртэл алдсан. За ингээд энэ хоёр багууд бол өнгөрсөн улиралд хүрэл медалийн тоглолтод тоглож байснаас гадна за үндэсний Суперлигийн энэ улирлын нээлтийн тоглолтыг хийж за нэмэлт цаг сунгасны эцэст Улаанбаатар Атлетик шүтээсийн харцаг баг Эрдэнэтрийн Риксийг буулган авч байсныг та бүхэн санаж байгаа баха. За энэ тоглолт бол Риксийн хувьд хариугаа авах дагаа нэг их тоглолт болсон гэж хийж болно. За улмаар Эрдэнэтрийн Риксчүүд 96-91 харьцаад хоцсон Кори Бета 34 оноо 10 самбар 6 онцод амжуулсаар бага тэргүүлсэн бол Кристофер Мур 25 оноо 16 самбар Санчигта Өрнөө Мэлэг 14 оноо 13 самбар за Нямбаяр мөн 12 оноо авч маш сайн тоглолтыг үзүүлсэн. За энэ Нямбаяр гэж энэ залуу бол тогтмол 10-аас дээш нэг дунджилж байгаа. Үнэхээр сайн залуу байгаа. Шинэ амжилтнаа гэсэн нэлээд 5 жилдээ лиг тоглож байгаа гэж үнэхээр сайн тоглолтыг үзүүлж байгаа. За ингэснээр энэ тоглолтод бол Эрдэнэтрийн Рикс баг хоцсон. За гэхдээ энэ хоёр багуудын хувьд бол ерөнхийдөө 2 дугаар тойрогт дундаж амжилттай. За таарах хүндрэлүүлж ийн гэж хийж болно. За лигийг энэ тойрогт маш сайн байсан Баянгол 3 тамир болон Дорнот Танангарт багуудад хоёлоо хожигдсан. За хоёлоо бол энэ 2 дугаар тойргийг ерөнхийдөө 3 хожил 3 хожигдол авч өндөрлүүлж байгаа гэж бол ойлгож болно. За хоёр баг аль аль нь шилдэгүүдэд хожигдсон буюу Танан SPL-ог хожигдсон. Гэхдээ бол хоорондоо тоглоод бол Эрдэнэтрийн Риксийг хожигдлаа. Ингэснээр бол харцаг баг 6-4 гэсэн амжилттайгаар яг одоогоор байгаа. 6 хожил 4 хожигдолтой. Харин Эрдэнэтрийн Рикс 7 хожил 4 хожигдолтой гэсэн амжилттай бол болж ирж байгаа гэдэг нь онцлог байгаа. За энэ тоглолтод Баттүр 24 оноо авсан бол Хаймонц 15 оноо, Бодртул 14 оноо, Золзой Инх цэрэгнэр 11 10 оноо авсан хэдэж Өрнөө Мэлэг болоод Кори Бета Кристофер Мур гэсэн 3 шилдэг тоглогчийн тоглолт үргэлжлсэн улмаарын тоглолтод 96-91 харьцаад Эрдэнэтрийн Рикс чухал хожлыг бол авсан гэхэд хэлж болно. За Эрдэнэтрийн Рикс багийн хувьд бол ирэх даваа гарагт бол Баян зүрх дүрг их хөргөө 10 дуул багтай маш чухал тоглолтыг хийн. За их хөргөө 10 дуул багийн хувьд бол тэр тоглолтод хожих юм бол за плей-оффын өрсөлдөөнөөс нь молторохгүй. За яг плей-оффын өрсөлдөөндөө байсаар байх бол за Эрдэнэтрийн Рикс багийн хувьд бол тэр тоглолтод хожвол лиг Дорнот Танангарт багтай адилхан 8 хожтой болж ирэх боломжтой байгаа. За ингээд яг одоогоор бас 2 дугаар тойрог дуусахад 2хан тоглолттой байгаа. Гэхдээ би та бүхэнд бас ямарсан багуудын амжилтыг бас хүргэе гэж бодсон. За ингээд та бүхэндээ хэлсэн Дорнот Танангарт баг 8 хожил 4 хожигдолтой явж байгааг та бүхэн харж байгаа. Харин Баянгол 3 тамираг 7 хожил 5 хожигдолтой бол Сүхбаатар SPL хөлгүүдэг 7 хожил 5 хожигдолтой. За гэхдээ Баянгол 3 тамир Сүхбаатар SPL хөлгүүдийг хоцсон учраас дээр нь бичигдэж байгаа. За энэ хоёр багуудын хоёулын харьцаа бол 1-1. За 2 дугаар тойрогт харин Баянгол 3 тамирыг хоцсон. За харин 4 дугаар тойрогт бол Увс Эрдэнэтрийн Рикс баг 7 хожил 4 хожигдолтой. За тэд 2 дугаар тойргийн сүүлийн тоглолтоо Баян зүрх их хөргөө 10 дугаар багийн эсрэг хийн. За Альянстай шүтээсийн харцгууд баг 6 хожил 5 хожигдолтой. За тэд 2 дугаар тойргийн сүүлийн тоглолтыг говьвалтай Монт орох багийн эсрэг нэг өдөр бол их хуваартай байгаа. илүү сэтгэл сэргээн боллоо. За ингээд ямарсан шилдэгүүдийн хуваар иймэрхүү байна. Энэ бол багуудын амжилт байгаа. Харин одоо та бүхэндээ бас мөн Суперлигийн шилдэгүүдийг яг 2 дугаар тойрог 2 тоглолтод байгаа ч гэсэн шилдэгүүдийг би та бүхэндээ үзүүлэе гэж бодсон. Ингээд ямарсан онооны лидер одоогоор хин байнаг бол Говьвалтай Монторгогийн Трэнс Жойнер 35.9 оныг дунджиж байгаа. Нийт 8 тоглолтод оролцсон байгаа. За мөн
Тунгалгийн Санчир Сүхбаатар SPL хүлгүүд багийн гол оноо авч чадаад байгаа Санчирийн хувьд бол 33.1 оног дундчилж байгаа. За түүний хувьд бол 2 дугаар тойрогт оролцсон 6 тоглолтод бол оролцоод байна. За тэгээд харин 1-р тойргийн шилдэг байсан Кристофер Муур 19.6-гаар явж байгаа. Түүний араас PG Gainer Баянгол 3 тамир 19.2, Corey Betten 18.9 оноогод унчилж хэд 5 дугаар байранд байна. За харин Бэлхүүн Сүхбаатар SPL хүлгүүд багийн гол оноо авагчдын нэг Бэлхүүн 18.8, за Өрнүүн Бэлэг 18.3 оноогоор 7 дугаар байранд. За Говьолтой Монторх багийн Леонард тоглогч Quinty McDuffie 17.4 оноогоор 8 дугаар байранд бичигдэж байна. За харин 9-р байранд Баянзүрх дүүрэг Ихүүг Артодогийн Мөнх Төвшин 16.4, Баку Саймон Харцаагийн 16.1, за Сүхбаатар SPL хүлгүүд баг Бямторж 15.5 оноо дунджснаар эхний 11-р байрны хүү бичигдэж байгаа. За эндээс Говьолтой Монторхогийн 2 тоглогчдод дэш нэлээд дэвшээ гараад ирсэн байгаа. За харин одоо та бүхэн шилдэг онцгой дамжуулалтын лидерүүдийг хүргэе. За онцгой дамжуулалтын лидерийг мэдээж Сэргэлэн Сүхбаатар SPL төлөвлөгөөс 7.6 онцгой дамжуулалтыг нэг тоглолтод дундчилж байгаа гэсэн үзүүлэлтээр тасархай байгаа. За тэдний түүний араас Увс Эрдэнэтрийн Гриксогийн холбоонд тоглогч Corey Betty 5.9, за Баянгол 3 тамирогийн холбоонд тоглогч Крис Лавсон 2 дугаар тойрогт бол маш сайн тоглосон. Түүний хувьд бол 5.4 оновчтой дамжуулалтыг дундчилж байна. За харин 4-р Мөнх Төвшин Баянзүрх дүүрэг Ихүүг Артууд 4.5-ыг, Баттүр 4.4-ыг, Батбим Дорнод Таран Гардаг 4.3-ыг, Бэлгүүн 4 бөмбөг нэг тоглолтод онцгой дамжуулалтыг өгж байгаа гэсэн амжилтыг бол дундчилж байгаа юм байна. За харин Дорнод Танан Гардагаас А2-оос 3.4 оновчтой дамжуулалттай нэлээд дээгүүр байранд явж байгаагаас нэлээд сонирхолтой харагдаж байна. За Гансүх Баянгол дүүрэг 3 тамироогаас 3.3 оновчтой дамжуулалт. За Увс Эрдэнэтрийн Гриксоогоос мөн Нямбаяр бол 3.3 оновчтой дамжуулалтыг дундчилж эхний 10 байрт болж ихсэж байгаа нь бас мөн сонирхолтой гоё үзүүлэлт бол харагдаж байна. За мөн 11-р байранд Ихүүг Артодогийн Пүрэгт орж бичигдэж байна. Харин одоо та бүхнээс Самбраа сүмэг авалтын лидерүүдийг хүргэе. За Самбраа сүмэг авалтын лидерт энэ удаад Андра Вильямс 2 дугаар байранд дэвшээ гараад ирсэн байгаа. Нэлээд сонирхолтой үзүүлэлт байгаа. 14.8 Самбраа сүмэг авалтыг нэг тоглолтод дуусгаж байгаа бол Кристофер Муур мэдээж лигийг тэргүүлж байна. 15.6 Самбраа сүмэг авалтаар лигийг тэргүүлж байгаа. Зарим Самбраа сүмэг авалтаар за хамгийн ихэнд бичигдэж байсан Corey Boone байна. 3 дугаар байрлал унсан байна. 14.7 Самбраа сүмэг авалтыг дундчилж байна. PG Gainer 14.3 Самбраа сүмэг авалтыг дундчилж байна гэдэг самбарын лидерүүд бол маш олон Самбраа сүмэг авалтыг дундчилж байгаа юм байна. За харин Фредерик Вудс самба нэлээд дэвшээ гаргасан 5 дугаар байранд лөө 11.5, Өрнүүн Бэлэг 11.3, Одвайр 11 бөмбөгийн нэг тоглолтын самбраас авч байгаа бол болор тулах тэдний араас мөн Хэмонс бүгд Харцаагийн 3 самбарын лидерөөс эхний 7-8 9-р байранд явж байгаа бол за энэ тоглолтод Батцолбоо гэдэг энэ залуу байгаа шилдэг руки гэж хэлж болох юм да. Шинэ залуу тоглогч 9.4 бөмбөг Самбраа сүмэг авалт. Энэ бол 3 номер 2 номерын тоглолт байрлал тоглогч бол Самбраа сүмэг авалтаар нэг тоглолтод 9.4-ийг авч байгаа гэдэг бол үнэхээр багтаам сайхан амжилт байгаа. За тэгэхээр үндэсний Супер лигт ерөнхийдөө 10-аас дээш Самбраа сүмэг дундчилж байгаа 9 тоглогч байгаа нь бол маш гайхалтай байна. Зарим 11-р байранд Говьолтой Монторх багийн Quinty McDuffie мөн 9.2 Самбраа сүмэг авалтыг дундчилж байгаагаар бичигдэж байна. Илүү сэтгэл сэргээн боллоо. Зарим одоо та бүхэнд харин блок шот буюу хамгаалтын лидерийг танилцуулъя. Кристофер Муур нэг тоглолтод 3.8-ыг дундчилсан юм байгаа. За нэгдүгээр тойрогт 4 блокийг дундчилж байсан. Харин түүний араас Фредерик Вудс 3.3-аар дэвшээ ороод ирсэн байгаа. 2-р байранд ан тав гарч байна. Баянгол 3 тамирогийн шинэхэн легионер Австон Витер 3 блок нэг тоглолтод дундчилж байгаа гэсэн үзүүлэлтээр 3-р байранд ороод ирсэн байна. За гэхдээ Австон Витерийн үед бол мэдээж цөөхөн тоглолтод оролцсон гэдгийг та бүхэн санах хэрэгтэй байх. За ингээд Сүхбаатар SPL хүлгүүд багаас Бэлхүүн 2.8 блокийг дундчилж байна. Corey Boone Баянзүрх дүүрэг Ихүүг Артууд 1.7 блокийг. За Баянгол дүүрэг 3 тамирогийн PG Gainer 1.6
6 блок шот энийг тоглолтод дундчилж байна. За Говцын Зингүн баяр 7 дугаар байранд байгаа. Баянгол 3 тамир 1.3-ыг, Корибет 1.2-ыг, одоо 1 за Дэн Равс 1 за Тамжид 0.9 блокийн нэг тоглолтод дундчилж байгаа гэсэн үзүүлэлтийг бол үзүүлж байгаа. Эхний 11 тамирчин юм байна. Харин лигийг Супер лигийг бөмбөг даслаар хин тэргүүлж байгаа одоо та бүхэндээ үргэлжлүүлээд хүргэе. За говьалта Монторх багийн Бац холбоо мэдээж за бөмбөг дасалтыг бол тэргүүлж байгаа. 4 бөмбөг дасалт энийг тоглолтод хийж байгаа. За дасархаа тэргүүлж байгаа да түүний хувьд. За түүний араас Хувс Эрдэнэтрийн Гриксогийн Корибет 2.9-ыг, Андре Уильямс Баянзүр дүргийн Хөгөө Артууд 2.5-ыг. За энэ тарахад та бүхэн харж байгаа. Төвийн тоглогч нэлээд олон бөмбөг дасалж байгаа. Лигд бол Кристофер Муур байна, Батмин байна, Одоир, Билгүн гэдэг энэ төвийн тоглогч нэлээд дээгүүр байгаа. За харин баг шилдэг олон тоглогчор нийлэгдээд байгаа. Одоогоор шилдэг байгаа сэргэлэн 1.8 бөмбөг тасалтаар бол нэг тоглолтод үзүүлж байгаа гэсэн амжилтыг бол үзүүлж 10 дугаараар бичиж байгаа бол өнгөрсөн жилийн лидер Золтой 9 дугаар байранд байгаа нэг тоглолтод 1.8 бөмбөг тасалтыг үзүүлж байгаа гэсэн амжилтыг бол тус үзүүлж байна. За 8 дугаар байранд Крис Лапс 1.8, за 11 дугаар байранд Фредди Вудс 1.7 бөмбөг тасалтыг дундчилж байна. За ингээд бисэн 2 дугаар төргийн лидерүүд бол яг иймэрхүү байдалтай байгаа. За тэрдэндээ бас энэ үзүүлэлтэн дээр Сүхбаатар Эспорт хөлгүүдийн бэлгүүний амжилт бол баг зэрэг бол 2 дугаар төрөгт буурсан байгаа. За учир нь бол санчиртай холбоотой байж магадгүй. За Баярцаг дасгалжуулагч бол ерөөдөө аль тоглолт нь илүү орж байгаа тоглогчийг бол илүү тоглоулна гэсэн тэрдэндээ санчирын тоглолт илүү 3-ын цааш шийдэл өнөхөө сайн байгаа. За тийм учраас санчир нэлээд талбай дээр олон минутыг өнгөрөөж байгаа учраас бэлгүүний үзүүлж байгаа үзүүлэлт нь тэр төдий чинээгээр багасж байгаа гэхэд олон за тэрийг ч бас та бүхэн анзаарж байгаа бах. За ингээд статистик мэдээллүүдийг хүрэхэд юм байна. За харин та бүхэн нэгэн таатай мэдээг дуусгах гэж байна. За энэ сарын 25-26-нд үндэсний Супер лигийн бүх оддын тоглолт маань болох гэж байна. За бүх оддын тоглолт олон хүмүүсийн бас шүүмжлээд байгаа. Жижиг ордонд болоо багтахгүй байна нэтрээ гэсэн. Одоо бол ямар нэгэн зовлонгүй 5900 хүн үздэг. Яарамдах спорт нь шинэ ордон болно. 1 сарын 25-нд за Монгол болоод Америкийн Супер лиг тоглож байгаа легионеруудын тулаан нар бид бол бүх оддын тоглолт зохион байгуулах байгаа. За юу болох вэ гэдгийг би та бүхэнд хэлье. Хамгийн оргил тоглолт бол Монголын шгшээ баг Супер лигийн легионеруудтай бол хаалт планыг үзүүлсэн. За Супер лигийн Америк легионеруудыг хийж болохгүй байгаа. Учир нь бол нэгээрээс тоглож ирсэн байна. За мөн Дэн Равлын шин Сент Луисийн арлын тоглогч байгаа. За инхээр бол легионер тамирчдаас хаалт планыг хийх байгаа. Өнгөрсөн жил зохион байгуулсан. За Монголын шгшээ өнгөрсөн жил хожигдсон. Энэ жил бол дагаа нэг тулаан гэхэд хэлж болно. За энэ жил бол за Joy Davis хэмээх NBA-гийн Miami Heat багийн хөгжлийн лиг тоглож байсан. Sky Force гэдэг баг тоглож байсан. Joy Davis хэмээх тамирчин байна. За NBA-гийн драфтад сонгогдож байсан. Chu Madumbo хэмээх төвийн тоглогч байна. За мөн Trans Joint хэмээх онооны лидер байна гэдэг. За легионеруудын баг бол арга өнгөрсөн жилийнхаас илүү хүчтэй байгаа гэж ойлгож байгаа. За тэгэхээр ямар ч Монголын шгшээ баг ямар ч тэдний эсрэг хүч үзнэ. Ямархуу сонирхолтой тоглолт болохыг та бүхэн Яарамдах спортын шинэ ордонд 1 сарын 25-нд үзээрэй. Энэ бол 25-нд 1 цагаас идэх тоглолт байгаа. За үүнээс гадна за 3 онооны шидэлт за тэгээд ур чадварын тэмцээн ингээд тэмцээн байдаг. Энийг бол яг легионерууд Монгол гэсэн бас хэсгээр явна. За нэг жил бас NBA-гийн бүх одын тоглолт гэж явсан шүү дээ. East West-рээ бүх тэмцээрээ яваад төгсгөлд нүүр дүнгээ гаргаж ирсэн шиг энэ бол яг тэгж явна. За 3 Монгол тамирчин, 3 легионер тамирчин хоорондоо өрсөлдөөд за 3 оноо шидэлтээр ч юм уу те уурчдын тэмцээн ингээ 3 баг болж өрсөлдөх маягаар бол 1 сарын 20-нд бүх одын тоглолт бол спортын шинэ ордонд бол болох бол үүнээс гадна 1 сарын 26-нд үеийн бүтэнцэн өдөр нь за бүх одын тоглолт болно. Хамгийн гайхамшигтай Slam Dunk-ийн тэмцээн, уурчдын тэмцээн, 3 оноо шидэлтийн тэмцээгээд бүх тэмцээн бол 1 сарын 26-ны 8 гарагт мөн 1 цагаас спортын шинэ ордонд болно. За энэ бол мэдээж хуучин за арга барилаараа буюу за ямар ч тоглогч ур чадрын тэмцээн, холын зайн шидэлт, за багийн жилийн тэмцээн зэргүүдэд оролцоод мөн бүх одын тоглолт маань болно гэдэг хуучныхаа форматаар бол 26-ны өдөр бол явагдах байгаа. За ингээ бид бас мөн санд асуулгаар шгшээ огийн баг тамирчдыг тодруулсан. За мөн
3 шидлийн тэмцээнд дараалцах тамирч баг тамирчдыг гээд бол бүхий зүйлийг бол яг санал асуулгын журмаар бол танд тодруулсан. За тэгээд бол багийн тэмцээн 3 шидлийн тэмцээн урд өдрийн тэмцээн. За мөн хамгийн сонирхолтой Слэм данкийн тэмцээн болох байгаа. За мөн энэхүү тэмцээн дээр бас одоогоор бас нууц байгаа. Ямар телевизээр шууд дамжуулах вэ гэдгийг бол одоогоор бол нууцлсан байгаа. За гэхдээ бол тун удахгүй би таагүй дөхүүлж ирээд бол хийх болно. Шууд дамжуулах тийм шууд дамжуулсан. За гэхдээ бол мөн очиж үзүүлэх нөө сонирхолтой байх хаа. За бас өнгөрсөн жилийн аврах дорн танан гардыг та бүхэн харж байгаа. Тэд бол шидэлтийн тэмцээний авраг болж ирсэн байгаа. За ингээд ямар ч үндэсний сагсамгийн холбоо за зохион байгуулж байгаа үндэсний суперлигийн бүх хөдөлгөөний тоглолт 25-26-нд болох байгаа. За бас энэ хооронд эдгээр мэдээллийн чанартай зүйлийг дуулахад ирэх нэгтгэх өдрөөс үндэсний сагсамгийн холбооноос зохион байгуулж байгаа мөн 18 хүртэлх насны өсвөрийн улсын аврах шалгалт тэмцээн спортын дугаартанд болж байгаа гэдэг бол туулган дата. Энэ бол яг бүх суперлигийн тэмцээнтэй бол давхцаад явагдах байгаа. За харин одоо та бүхэндээ за он гарснаас хойш шилдэг топ 10-ыг бол хүргэе да. Үнэхээр шилдэг топ 10-ууд бол нэрлэгдсэн байгаа ингээд ирсэн шилдэг топ 10-ыг та бүхэндээ хүргэе. За ингээд шилдэг 10-ын 10 дугаар байранд ихс үзүүлбэрийг та бүхэндээ үзүүлж байна. Андре Вильямс за маш хүчтэй тоглолтыг хийсэн. За бүрэн төрстөнд дамжуулсан Андре Вильямсийн тоглолтод 2 жамаар Слэм данк хийсэн нэг нь бол энэ байна. Энэ үлдэлтэй маш нисэлттэй өсрэлттэй тоглолт байсан. Энэ бол топ 10 дугааранд орсон бол топ 19 дугаар байр минутад золтой довтлсон Кори Бэтэ түүнийг блоктсон байна. За энэ бол золтой бол маш гоё татсан. Гэхдээ Кори Бэтэгийн хаалт амжилттай болсон байна. За энэ бол маш өрсөлдөөнтэй тоглолт хийсэн. Улс Ирмэрийн Риксогийн тоглолтод хоцсон байна. За ингээд топ 10-ын 8 дугаар байранд Дорнод Танан Гардогийн шинэхэн легионер Joy Davis-ийн тоглолт оржээ. За бэлгүүний өдөөс Блок Мангс бэлгүүний өдөөс бас эвгүй гоё тоглолтыг Joy Davis гүйцэтгэсэн. За маш олон эмхүү уран гоё оролцоодыг бол Joy Davis хийж 35 оногийн тоглолтод авсан. Топ 10-ын 7 дугаар байранд энэ удаа Батмингийн дамжуулалтаа Дэн Равлс нэгээр явсан тоглолтоо олсон. За Дэн Равлсийн тоглолтод 3 удаа амар Слэм данк хийсэн хамгийн топ нь энэ байсан гэж бодсон доо. Дэн Равлсийн Слэм данк амжилттай болж байна. Топ 10-ын 6 дугаар байранд за Крис Лавсон дамжуулсан PG Генрийн тоглолтоо PG Генри 2 оноо амжилттай. Энэ бол тоглолтын төгсгөлийн мөчөд бол тун чухал оноо байсан. Санчрик Крис Лавсын унд нь кросс татаад улмаар бол оролт хийж байгаа юм болоод PG Генрид гоё дамжуулалтыг өгсөн улмаар PG Генрийн төгсгөл амжилттай олсон. Энэ бол тун чухал овертайм сунгахын өмнөх нь болсон тоглолт байна. Зарим топ 10-ын 5 дугаар байранд мөн Дорнод Танан Гард баг Joy Davis-ийн тоглолтоо 5 дугаар байранд оржээ. За энд маш гоё дамжуулалтыг Дэн Равлс төгөөд Дэн Равлс тоглолт хийсэн. За түүнээс өмнө бол Joy Davis Нямбаяр дээр гоё уралтыг хийсэн. За ингээд Дэн Равлс гоё дамжуулалтыг өгснөөр легионер тоглогчдын хослол үндэсний суперлигийн шинэ оны топ 10-ын 5 дугаар байранд орсон байна. Зарим топ 10-ын 4 дугаар байранд мөн дахиад Крис Лавсон хуурсан Андре Вильямсыг хуураад PG Генрид нэгээр өгсөн. За энэ хоёр тоглогчийн хослол яг ингэж болоод байгаа. Энэ бол Крис Лавсонгийн гоё тоглолттой бол гоё тоглолт нь орж байгаа холбоотой байхаа. За ингээд Крис Лавсон орсон нэгээр өгсөн улмаа цаанаас нь PG Генри гарч ирээд Слэм данк хийгээд төгсгцөө. Энэ топ 10-ын 4 дугаар байранд орсон байна. За энэ топ 10-ын 3 дугаар байранд Дорнод Танан Гард Joy Davis-ийн дамжуулал за довтлохоо байсан түүнийг нь Чу Мадумбум блокцсон байна. За Чу Мадумбум бол энэ тоглолтод нийт 5 блок хийсэн. За ингээд Joy Davis дамжуулчих Чу Мадумбум гоё блокджээ. Топ 12 дугаар Сэргэлэн ямар гоё довтлогоо хийсэн бэ? Отгонбаатарын Сэргэлэнгийн довтлогоо оромжтой болсон. За Цингүүн баярын өдөөс баруунаар цацгаж байгаа болоод зүүн цацсан энэ бол яарахгүй Монгол тамирчны ур чадвар юм а. Топ 10-ын 2 дугаар байранд орсон байна. Зарим энэ шинэ оны эхний топ 10-ын 1-р байранд Санчрийн шилэлт оржээ. За Санчр үнээр санаанд байхад гайхалтай шилэлтийг гүйцэтгэсэндээ маш хурдан өөрөө зааж аваачаа шууд шилжсэн. За ингэснээр үндсэн цаг тооны хацааг
95 болгон тэнцвүүлж үндэсний Суперлигийн энэ өдрийн хамгийн сенсацтай гэж бодохоор шийдэлтийг бол Санчир хийсэн. За зүүдэнд ормоо шийдэлтийг Санчир хийсэндээ энэ топ 10-ын 1-р байранд шалгарчээ. За ингээд ирэх мэдээ үзэгчтэй би та бүхэндээ Суперлиг иргэн тойрны нэвтрүүлгийн 4-р дугаараар ямарсан хүрэхэд юм байна. За Үндэсний Сагсамбгийн холбооны Суперлигийн бүх хотын тоглолт энэ сарын 25-26-нд болно. Ингээд түүнээс өмнө би та бүхэндээ бас нэгэн дугаарыг хүргэх болно. За ингээд 4-р дугаартай хамтаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэр баяртай. Илүү сэтгэл сэргээн боллоо.